Сайн бацгаана уу? Намайг Балдорчийн мөнх шиг гэдэг. Би Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлт иргэдийн зөвлөлийн дарга. Манай улс бас л хөгжиж байгаа улсын нэг шүү дээ. Тэгээд ардчлал хөгжсөн оронд хөгжлийн бэрхшээлт иргэдийг асуудал бол ер нь бас өндөрт тавигддаг. Тэгээд Монгол улсын хувьд ч гэсэн бас энэ нийгэм рүү шилжих гээд бас ингээд явж байгаад нь бас сайшаалтай ханддаг. Тэгээд бид нар яг хуу аливаа зүйлийг нөгөө шууд нэг дор ингээд бий болгочоод маш хэцүү. Ер нь бол тэгэл бас нийгмийг тэр сайн сайхан зүйл рүү явахад маш асар их хэмжээний тийм бас нөгөө ийм жижиг тийм ээ алхам алхмаар нь ойртчиж юм сайжирдаг гэж боддог. Тэгэхээр бас манай Монгол улсын тухай ч гэсэн бас тэр шатандаа явж байгаа гэж боддог. Гэхдээ одоо бодвол маш олон зүйл өөрчлөгдөж байна. Олон сайхан зүйлүүд бий болж байна. Тэгээд манай Монгол улсын тухайд бол сайхан энэ чигээрээ сайхан хөгжих байхаа л гэж бодож байна шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хаалга хаадаг нийгэм маань яг юунаас эхлээд байна гэхээр 10 жилд сургуульд сурж байгаа хүүхдүүдээс л эхэлж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нэг тусгай сургуульд гэдэг бүгдийг аваачаад тусгай хүүхдүүд гэдэг ингээд нэрлэлцдэг. Миний хувьд болохоор ер нь 10 жилд байхасаа би өөрөө ингээд нэг эрүүл хүүхдүүд донд өсөж бойжоод эрүүл хүүхдүүдтэй хамт ингээд зэрэгцээд өссөн учраас надаа ерөөсөө нөгөө өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж боддоггүй тийм сэтгхүй суучдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй нэг анги нэгээд тэр сургуулийн хүүхдүүд ч гэсэн бид нартай адилхан энэ хүүхдүүд одоо ингээд сурж хөгжиж болдог. Бид нартай адилхан ингээд бас л энэ хүүхдүүд энгийн хүүхдүүд гэдэг ойлголтыг хар багаас нь ингээд суулгачих юм бол нийгмийн сэтгхүй тэр аяараа өөрчлөгдөнө гэж боддог. Тэгээд дээрэс нь одоо юу гэдгийг бид нар ингээд ажилд орох гэтэнгүүд манайх хөгжлийн бэрхшээлтэй иргэн авах боломжгүй. Эсвэл манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ингээд ажиллах тийм нөхцөл нь бүрдээгүй гэж ярьж байдаг. Гэтэл өөрсдөө тэр нөхцлөө бүрдүүлчих юм бол та илүү татвар төлөөд явж ирснээс илүү хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилуулаагүйхаа хувьд татвар төлөөд явж ирсэнд оруулах хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдралыг өөрчлөөд тэр нэг хүн ч гэсэн ажилтай орлоготой хамт олонтой тэр сэтгхүйн хүртэл хамт олонтой байгаад ирэхээр тэр хүний одоо нөгөө нийгэмд хандах хандлага маш эерэг болж өөрчлөгддөг. Гэтэл одоо нөгөө байгууллагууд болохоор ихэнх нь болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллаж ирсэн нөгөө төлөх ёстой татврын төлөөд явж ий гэсэн ойлголт бас байгаа нь маш буруу ойлголтоо. Тэгээд хин хөгжлийн бэрхшээлтэй болъё гэд би болчоогүй тийм ээ. Гэтэл ойр дотных нь хүмүүсээс ч гэсэн магадгүй гэмтэж бэртээд ямарваа нэгэн байдлаар ийм асуудалтай болохоор нөгөө хүмүүс ойлгодог, мэдэрдэг. Тэгэхээр надад ч гэсэн нэг хүн хэлжлээсэн л да чи ингээд би хөлөө углаад нэг 2 сарын хугацаанд болохтол бийсэн маш их стресстэйсэн. Дээрээс нь би ингээд таяг тулаал явахдаа би бүр гэрийнхнийгаа хүртэл ингээд маш их юм уур уцаар хүчирхийлэл дунд ингээд 2 сарын хугацаанд байлгасан гэдгийг ярьж байгаа байхгүй. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүн хэрвээ яг тэр хүний оронд ингээд хүүн өөрийгөө тавиад үзэх юм бол ойлгож байна тийм учраас хүмүүс өөрсдөө нийгмийнхаа сэтгэл зүйг ойлгоод хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангаад тэр хүнийг бас ингээд аз жаргалтай хамт олонтой байлгах гэдэг бол юутай ч зүрхшгүй сайхан мэдрэмж шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас яг энэ талаас нь илүү дэмжиж ажилласаа. Тэгээд одоо бас харьцангуй байгууллагууд дийлэнх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бас авч ажиллаулъя гэж бас хандж байгаа. Хүүхдүүдээ манай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүд маань бас хүүхдүүдэд нийгэмд оролцоо маш муу байдаг. Хүүхдээ гаргах дурггүй одоо эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй гэдгээсээ зарим нь ичдэг, зарим нь хүн амтан намайг юугээд хэлчих бол гэж имээдэг. Иймэрхүү байдлаас болоод нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань жоох юм нуугдмал байгаад байдаг учраас бас нөгөө нийгэмд ингээд оролцох гэхээр бас нөгөө яг тухайн байгууллагын ч юм уу шаардлагыг хангаж чадахгүй тохиолдлууд бас байдаг. Ер нь бол яг хаа тэгээд нийгмийн хандлагын бага хэмжээгээр ч гэсэн ингээд жил ирэхсэн бага багаар өөрчлөгдөж байгаа учраас явандаа энэ байдал арай эргээр шийдэгдэх байхаа гэсэн надад хүлээлт байдаг шин. Монголд хүртээмжийн асуудлаас болоод хөгжлийн бэрхшээл бий болоод идэг. Би ч гэсэн өөрөө бас ингээл энэ тэнд тэрэгцэр дээр суугаад явхад бид нарт заавал нэг хүн оролцож ижил бид нар өөрсдийнхөө нэг одоо амьд явах эрхээ хэрэгжүүлэх гэдэг байхгүй. Тийм учраас бид нарт одоо тодорхой хэмжээгээр хүртээмжийн асуудал сайжирчих юм бол хөгжлийн бэрхшээл гэдэг ойлголт ерөөсөө байхгүй болно гэж боддог.